боловсрал, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, хүүхэд хөгжил хамгаалал, газрын хэрэгслийн 3 тэрбум төгрөгийг 500 сая төгрөгөөр бууруулах гэсэн ийм саналууд. 1 тэрбум төгрөг байхаар тогтоох саналыг боловсруулжээ. Нийслэлийн 9 хөрөнгө оруулалтын менежментийн компани бүтээн байгуулалтын ажилд 5 тэрбум төгрөг тусгах. 10 сонгон найрхан зургийн нутгийн захиргааны нэгдсэн байгаль оруулалтын төсөл арга хэмжээний жигсаалын төслөөс нэг төсөл арга хэмжээг хасах саналтай байна. Үүнд өнөөдөр Улаанбаатар хотын төсөв нийтдээ Улаанбаатар хот дүүрэг үүдийнхээ оруулсан нийт хотын төсөв бол 990.3 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлээд 289.2 тэрбум төгрөгийг улсад төвлөрүүлэхээр за 660 орчим тэрбум төгрөгийн зардал санхүүжилт гаргахаар төсвийн төсөл өргөн барьц одоо иргэдийн хурал дээр хэлэлцэж байна. Ерөнхийдөө гэр хорооллын дахин төлөвлөлтийн хувьд гэх юм бол яг гэр хорооллын дахин төлөвлөлтийн талбар дээр бол 20 тэрбум төгрөгийн одоо хөрөнгө оруулалтын зардал тавьсан байгаа. За үүнээс хойно орон сууцны сан, зам газар чөлөөлөх, за орон сууц санхүүжилтийн корпорацийн үйл ажиллагааг дэмжих гэсэн нийтдээ гэр хорооллыг одоо агарын бохирдлыг бууруулах чиглэлээр бол тодорхой хэмжээний салбарт мөнгнүүдийг зардлынхын зүйлээр нь тавьсан байгаа. Өмнөх оны төвшингүүдээс бол гэр хорооллын одоо хөгжилтэй холбогдуулаад багасгаж гэдэг нь бууруулж тавьсан зардал бол байхгүй байгаа. Ер нь гэр хорооллын дахин төлөвлөлтийг бол өнөөдрийн байдлаар бол яг 23 талбарт анх 14 онд 13 онд 4 онд хуваасан аж ахуй нэгжүүд компаниуд бол яг талбараар нь хувааж авсан байгаа. Талбарууд хувааж авсан компаниуд нь өөрсдөө бас тодорхой хэмжээний барилга байгуулж барьж байгаа. Зөвхөн одоо Улаанбаатар хотоос хариуцах ёстой гол асуудал нь гэр хорооллын шугам шилжиж дэд бүтцийг татах үүрэг хүлээсэн байгаа. Тэрийг бол жил жилийнхаа одоо төсөвтэй тааруулаад тодорхой хэмжээгээр нь боломжит хэмжээнд бол тавиад үйл ажиллагаа хэрэгжүүлээд явж байгаа. Ер нь бол Монгол улс нэгдсэн төсвийн тогтолцоотой улс байгаа. 2019 оны Монгол улсын төсвийг улсын хурал дээр бол баталсан байгаа. За юунтэй уялдуулаад өнөөдөр Улаанбаатар хот маань 23 нефт төрлийн татврын орлогоор хотын орлого бүрдэж байгаа. За хотын орлого бүрдэж байгаагийн 60% нь бол хүн амын орлого албан дотроос бүрддэг. Нийт орлогын 60% маань. За үүний дээр бол яг тодорхой хэмжээний орлогууд бол юу байдаг вэ? Хогны хураамж, хогны татвар хотын татвар, за зам ашигласны татвар, техник өөрийн явж хэрэгслийн татвар гэх мэтчлэн 23 татвар буюу татврын нийт төрлийн одоо орлогоос бол хотын татвар бүрддэг учраас ямарваа нэгэн орлогыг бол өсгөх гэдэг юм уу, хий өсгөх гэдэг юм уу, бууруулах ямар нэгэн үндслэл бол байхгүй. Энэ нь холбогдох мэдээлэл суур тооцоолол дээрээ тооцогдоод явж байгаа. Нийслэлийн өмчөөс 2019 онд шинээр 6 барилга байгууламж, өмнөх онуудын хөгжлийн 97 ажил үйлчилгээ, нөхөн олгуур олгох газрын байршил хэмжээ гэсэн бүлэгт 89 төгрөг болгох, хөрсний усны ундрагыг хөрсний ус зайлуулах ажилд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлэх, агаар хөрсний бохирдлыг бууруулах, нийтийн орон сууцны хороол дундах авто зогсоолын тоог нэмэгдүүлэх, гэр хорооллын айл өрхийн цахилгаан хангамжийг